ийм шаргаж маргарсан байсан би цонхаараа вау гэлээ шүү дээ. Бидний хувьд болохоор нэг солонгос гоо сайхан хэрэглээс сурсан болохоор энд жоохон яг тэрэн шигээ солонгосыг болох гэхээр жоохон би бол олж чадахгүй байна. Жоохон цаг байгаа дээр жоохон өсөн амьдалчаад гарыг бусдаар өдөр болгоо ингэж эндүүш мэндүүдэд идэг. За байхгүй өдөр болгоо ингэж тэмцлээс суухгүй шүү дээ. Би сүүлийн 7 хоног бүр маш завгүй ажилласан. Яасан гэсэн чинь өглөөгөр хумсан дээр ажиллажингуудаа өдөр 16 заримдаа 18 цагаас нь хаус дээр ажиллаад ямар ч цаг завгүй байсан. Хувцснуудыг чинь за 4 хоногийн өмнө байгаад хатаагчнд хийсэн чинь хатаагч ажиллахгүй болохоор нь тавьчихсан. Дэлгэд тавьсан хатаагч нь төр хийгээд тэгсэн чинь удаа баг жоох өвлөн чи. Өрөөний төрөөсийн хувьд болохоор 1100 евро. 1100 еврогоор энэ орыг ингэж хуваач хэрэглэдэг байх нэ. Төрөөсийн байрны хувьд болохоор энд нэг өрөө байгаа. Тэгтээ хоосон тэр манай өрөө байна. Найл энэ хосод өрөө. Цаашаа буугаад ийм өрөө нь галтгаа хорно байна. За галтгаа нь юу вэ? Энэ байрыгаа болохоор энэ хоёр хос болохоор 2650-аар түрээсэлдэг. Та хэдээс 1100 авч ийн гэдэг байхгүй юу? Тэгээд ийм л байна. За өдөр ингээд хөөрхөн нэгтэйгээ уулзаад дээр энд ирээд ямар байгаа цаг агаар магаар бусад ангиллаар сүүлийн нэг өөрсдийнхөө бас хэлцэн талаар ярилцлаа. Сүүлийн үед одоо нэг ажлын байранд одоо оны төгсгөл болцоо такс макс хэрэг авдаг. Тэгээд тийм цаг агаар ямар хөө байгаа одоо эхний сараас дулаах уу, эзэнээс дулаадаг вэ? Ямар хөө өдрүүд одоо ингээд ухаж явах вэ гэдэг талаар бас ярьсан. Тэгтээ чинь бас нөгөө энд амар удаан амьдэрсэн юу байхгүй, туршлага байхгүй. Гэхдээ хоорондоо яг өөрсдөө төрсэн сэтгэлээ гоё ярилцаад бас ингэж нөгөө хүн амьтантай гэж ярилцаж бас юмлээ яг хэвээр сэтгэлээ хуваалцаад бас ингэж бас бодож байгаа юм ингээд яг бас нөгөө стрессийн төвчнийг өөрөөснөө тэгээд дараачлахаас аяллыг бас төлөвлөсөд ярьлаа. Яг үнэхээр дээр бол уулзаад хүн амьтан муулахгүй дандаа гоё юм өөртөө төрсэн сэтгэлээ ярьлаа. Айгуу гоё төлөвлөгөө ярьсан байгаа шүү. Тийм. Бас ингэж хэрэгтэй яг юм байна. Гадаад чинь бас айгуу тийм ганцаар тийм. Өнөөдөр манай энэ буцааны төсөв. Төрсөн өдрийн хөрхөн лаах. I heard IAB is really complicated. 15 цаг 55 минут. Өглөө гэрээс гарахдаа хар цамцаа аваа гарсан ажлынхаа тэгсэн чинь өнөөдөр спешиал хүлээн авалттай цагаан цамцтай иргэнэ. Гэс гэрлөө ороод цагаан цамцаа авч авцгаа. Манай хот чинь жижигхэн хот байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн төвчрөл гэсэн ойлголт энд байдаггүй. Өглөөнөөс ярьж нэлээд хэдэн амжилт авчлаа. Өглөө 10 цагт сэрээд 11 хүртэл өөрийгөө бэлдээд гэрээ ажиллаа жоохон хийгээд кофе шоп ороод сургуулийн ажлыг хийгээд хүүхдүүд рүү мэйл явуулчаад гэснээс би нөгөө нэг ийм над руу ингээд битсэн бас нөгөө манай сургуулийн сошиал хаягаар орж ирсэн хүмүүс рүү яг сургуулийн талаар мэйл Ирландд амьдрах талаар мэйл бичиж явуулсан байгаа. Тэгээд өөрийнхөө сошиал хаягийн линкийг авсаргацсан. Гэтэ ямиг яаж мэдэх вэ нөгөө хүмүүс хамаагүй юм линк рүү ороод нөгөө халдлагад өртчихвэ гэж сэргийлээд би Монгол утасны дугаараа бас бичсэн байгаа. 7211 юу лээ 2277. Тэгээ энэ дугаараас бас надаас ингээд мэдээлэл авч болно. Эхлээ залгаад ийм мэйл ирлээ. Таны хаяг мөн үү? Окей. Тэгээд линкээр нь дарж ороод миний сошиал хаягтай нэгдэх боломжтой байгаа шүү. За тэгээ өглөөний цагт зөндөө ажил амжууллаа. Өнөөдөр манай хөөрхөн дүүгийн төрсөн өдөр болж байгаа. Гэхдээ би ажилдаа болохоор төрсөн өдөрт нь очиж чадсангүй. Уучлаарай. Одоо ажил руугаа явж гин. Тэгээд ажил дээр очиод миний ажил ямар байдаг талаар цогцгой харуулъя. Яг ажил дээр бол бичлэг хийх боломжгүй шүү дээ. Сарын 30-ны өдөр энд болохоор яг тийм амар салхитай хүүтэн гэж байхгүй. Чиглэг ба зэрэг жиндүүхэн. Гэхдээ ингээл ингэр задгаа явж байгаа байхгүй. Доогуура хүүцтэй. Цаг агаарыг хойж болохоор өдөр болгон л ерөнхийдөө иймэрхүү бүрхэг тэгэл жоохон нар гарахаар ч бүр айгүй гоё хайх. Миний бодлоор сая 9 сард л жоохон зууны өдрүүд шиг болсоо 6-7 сар болохоор манай нэг намрын гоё өдрүүд шиг тиймэрхүү байсан. Гэтэ нэг гоё малайгаа тийм байхгүй. Гэтэ яг л намрын өдрүүд юм байна л да. Өвөл нь бол манай нэг намрын сэрүүхэн өдөр шиг тийм амар хүйтэн болоод байгаа юм гадаа бол байхгүй. Хамгийн гол нь байранда маш хүйтэн тийм сэрүүхэн. Байрнууд нь л маш
чадахгүй байна. Юу ажиллах явцдаа яг хэлсний гэж санаачлаад бас ингээд орчноо цэвэрхэн байлгаад ч юм уу санаачлаад хөөрхөн ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ хэтрүүлж ажиллаж болохгүй. Тэгвэл яг л чамайг хийх хэрэгтэй юм шиг ойлгочихно. Ингээд орой нэг жоохон цав гаргаад суусан. Ингээл миний энэ өдөр дууссан юм да.